3-ын тоонд төгссөн хүмүүсийн ажил мэргэжлийн талаар өнөөдөр ярив. За 4 сарын 3, 12, 21, 30 төгссөн хүмүүс маань бүтээл сэтгэлгээ маш өндөртэй. Юмыг гоё удирсан зохион байгуулж чаддаг хүмүүс ээ. За тэднэрт маань гоо сайхантай, өөрийгөө ашиглагтай холбоотой төлөвийг бүх мэргэжлүүд зохино. Бас мөн үнд гоо сайхан загвар зохион бүтээгчүүд үс засалч, үсний загвар зохион бүтээдэг хүн, альсад маникюр, педикюр бас орж ийн. За массажтай холбоотой өөрийгөө ашиглагтай гэхээр массажтай холбоотой бүх төрлийн үйлчлэгээнүүдэд орж болж ийн. За түүн дээр бас зохиолч нар маш их байдаг. Яг тэгэхээр өвгөн сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Өөрийн гэсэн ийм загвар стилийн онцлогтой хүмүүс байдаг. Тэгэхээр тэд нар маань бас маш загвар зохион бүтээгч нар болдог. Тэгээ та хэд маань хүмүүсийн алдартай хүмүүсийн намтлагыг ингээд судлаад үзэх юм бол тэнд 3-ын тоотой хүмүүс яг загвар зохион бүтээгч нар 3, 6-ын тоотой хүмүүс бас маш их байдаг. За мөн эмэгтэйчүүд хүүхдүүдтэй холбоотой ажилд маш их зохино. Олонний өмнө гараад өөрийгөө танилцуулах төрлийн хэвлэл мэдээллийн ажилтан за хэвлэл мэдээлэл телевиз биш бол өөр интернет фейсбүүкээр олонний өмнө гардаг блог хөтлөгч юм. Тиймэрхүү төрлийн ажлууд маш их зохино. Танд энэ төрлийн мэдээлэл сонирхолтой байх юм бол та онцлогоод Санакроз пэйжийг дагаад илүү их мэдээлэл